нийслэл Улаанбаатар нийтийн дэвийг хөгжүүлэх мөн сая парк шилжилтийг ажлын өрөөнд 2024 онд 600 автобус, метон 600 автобус автобусыг нийслэл Улаанбаатар замын зочид нийслэл Улаанбаатарын зочид үйлчлэгээр оруулсан байдаг. Замын оны 11 сард Тогтамжийн 31 автобусаар парк шилжилтийн жигдсэн гэсэн бол за өнөөдрийн байдлаар метон үйлдвэрийн 10 автобусыг Улаанбаатарын аслагдсан бахангаа армуур дүүрэг мөн одоо шинэ нисэх хөслийн буудлын Чингисхан олон улсын нисэх хөслийн буудлын чиглэл рүү одоо иргэдэд зорчигчдыг үйлчлэх зорилгоор энэ автобус 10 шиг автобус оруулсан байна. Эндээс зорчигчдын таван төлөвлөлт ажиллагаанд бас бүрдүүлсэн. Тэгээс автобусыг тавьж эдийн дэвийн үйлчлэгэнд явуулах ажлыг байна. Автобусны өдөрт юм бол 46 зорчигч суух дамжтай. Ийм автобус нийслэл Улаанбаатар тийм зорчигчдод эдийн дэвийн үйлчлэгэнд зорчигчдод үйлчлэхээр болоод байна.